За өнөөдөр орон нутгийн телевизийн холбоотой баялаг бүтээгдэхүүн дэмжих холбоо гэрээ байгууллаа. За манай баялаг бүтээгдэхүүн дэмжих холбооноос бэлтгэн хүргэдэг баялаг бүтээгч нэвтрүүлгүүд. Жишээл одоо миний өөрийн хөтэлдэг баялаг бүтээгч нэвтрүүлэг маань оюуны өмчийн онцгой хэрэгтэйгээр орон нутгийн телевизүүдэд гаргах тийм эрхийг үн төлбөргүйгээр шилжүүлэг өгж байна. Ингээд одоо хил гайл хаагдаад ирэхээр одоо импортын бараанаас бараг 100% хамааралтай Монгол улс маань бас хэцүү байдалд орж байгаа учраас дотооддоо үйлдвэрлэх одоо тийм одоо боломж бол одоо Монголд байна. Сар дахлын нөгөө тал нь бол одоо дотоодын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх тийм боломж одоо харагдаж байгаа учраас тийм боломжн дээр боловгурдаад дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлье. Тэд маань жил донд үйлдвэрлэлээ хөгжүүлье гэдэг энэ том амбицээр орон нутгийн телевизийн холбоо болон Монголын одоо баялаг бүтээгч дэмжих холбоо хоёрыг нэгдээд ингээд гэрээнд гаруй үсэг зурлаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр дундаа телевиз одоо онцлоод хэлэхэд орон нутгийн ард иргэдийн одоо мэдээлэл авах эрхийг хангах чиглэлээр ажиллаж байдаг. Ийм үүрэгтэй байгууллагын хувьд бол энэ салбарын үйл ажиллагааг одоо сайжруулахын тулд зайлшгүй энэ чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. За дээрээс нь мөн яг энэ баялаг бүтээгчдийн дэмжих чиглэлээр хийж байгаа энэ холбооны үйл ажиллагаа, мэргэжлийн үйл ажиллагааг хөдөөгийн ард иргэдэд хүргэснээрээ мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд одоо гарын авлага болох тийм ээ цааш нь одоо бизнесээ өргөжүүлэх харилцаа холбоо тогтооход маш өргөн хүрээний юм өндөр ач холбогдол үзүүлнэ гэж бид үзэж байгаа учраас энэ холбоотой хамтарч ажиллахаар шийдвэрлээд энэ одоо баялаг бүтээгчдийн холбооны одоо энэ өнгөрсөн хугацаанд хийсэн энэ бүх контентуудыг орон нутгийн үзэгчдэд, бизнес эрхлэгчдэд, баялаг бүтээгчдэд хүргэх. За дээрээс нь мөн одоо орон нутагт байгаа салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах чиглэлээр ингээм хамтран ажиллахаар бид гэрээнд гарын үсэг зураад байна.